Ой. Яасан бэ гişүнээсээ? Юу болж юу гişүнээсээ? Гүн Батболд гişүн. Инээдтэй. Баг надтай зодтолтох нь. Миний хүчээр орж ирчээд намаа зодчих чинь замаар гişүний өрөөнд юу байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбоотой улсын хурлын гишүүд өөрчлөлтүүдээ ингээд өөрийнхөө хүсэлтээ дээр өгсөн байхгүй юу? За тэрийг бол та бүхэн сая юун дээр чуулган дээр харлаа штэ. Улаан цай Иргэний зарим ногоо намыг бол одоо Монгол ардын нам ингээд ингээд шууд ингээд бойкотлж байгаа байхгүй юу? Бид нар энд чинь өөрсдийнхөө намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж, өөрсдийнхөө дуу хоолойг хэрэгжүүлэх гэж дэмжигчдийнхаа итгэл сэтгэлийг авч ин дөрвөн суудлаа авч гарч ирсэн юм а бид нар хэрэгжүүлэх гэж явж байгаа үсттэй. Гэтэл юу болж байна? Одоо ингээд хараа улсын хурлын дарга шууд Иргэний зориг ногоо намыг бойкотлж байна. Энэ бол шууд бойкот байхгүй юу? Нөгөө талаар угаасаа урд нь ч гэсэн байнгын хорооны хүсэлтүүд намын даргын бланкн дээр за гишүүд бүгдээрээ ярилцж хагаад би энэ байнгын хороонд оръё, би энэ байнгын хороонд оръё гэж явж исэн. За тэгвэл энэ удаад ч гэсэн бүгдээрээ ярилцаад гуруулаа ирээд чи хөөе одоо зодооч намайг бүр ичдэггүй амтэн чи. За одоо таамаа олцсон ямар инээдтэй хулчгаар юм бэ чи. За тэр яг. За тэгээд яасан гэхээр зэрэг одоо бид нар ингээд замиара гишүүн бид гурлаа сууж агаад Батболд гишүүнийг зөндөө дуудсан. Тэр одоо зөвлөлийн хуралд ирээгүй. Бид нар чи мууц сайнч Иргэний зориг ногоо намын нэр дээр гарч ирсэн гишүүд эзтэй. Эсвэл Батболд гэдэг хүн өөрөө ард түмний санал аваад ороод ирсэн юм уу? Замиара гэдэг хүн өөрөө санал аваад орж ирээгүй шүү дээ. Нарантуяа гэдэг хүн өөрийнхөө нэр дээр авч орж ирээгүй байхгүй. Тэр бид нар мууд сайнч энэ намын статус, энэ намын ихтгэл үнэмшилтэй байгаа гишүүдийн энэ байр суурийг хүндэтгэх ёстой байхгүй юу? Гэтэл яаж вэ? За бид гурав ингээ гурлаа хуралцсан. За тэгээд Батболд гишүүн рүү өчнөө хилүүлээд ирээгүй. За тэгээд ирээгүй нь за окей зөвл хүлэмжширж байгаа гэсэн үг үстэй намын зөвлөлийн шийдвэрийг тэгээ би тэгэд бүгдээрээ би энэ одоо байнгын хороондоо үлдээ би энэ байнгын хороондоо оръё гэдгийг асуудлыг явагдсан. Анх угаасаа энэ улсын хурлын дөнгөж гишүүд болоод байнгын хорооны хуваарлалт явагдаж хахад Батболд гишүүн уйланд дуулаад би эдийн засагт ормоор байна би төсөвд ормоор бүр яг тэгсэн байхгүй тэгж жагаад орсон шүү дээ энэ хүн. Тэгэхээр би за яг тэгвэл хідүүлээ хуваагдчих шүү. Солигдчих шүү гэж хэлсэн байхгүй. Тэгсэн чинь одоо яасан? Одоо ингээ 2 дахь жилдээ орж ин. За одоо ингээ солилцоогоо хийя. Гэт тэгсэн чинь би эндээ байна гэ. Тэгэд яасан гэхээр сая яагаад зөрчилтэй үүсв гэхээр зэрэг намын даргын бланк дээр одоо гишүүдийн орох ингээ хүсэлтэй байгаа байнгын хороонуудыг тавиад тэгээд бид нэр гарын үсэг зургуулад авахгүй юу. Тэгсэн чи замиара гишүүн ингээ мэдээж ингээ зурцсан байгаа штэ. Тэгсэн чи шууд замиара гишүүн рүү бичиг барьж оронгуудаа тэгж байгаа байхгүй. Чи яагаад энэ дээр зурч юу? Энэ дээр зурж болохгүй шүү дээ. Энийг балал. Шууд тийч. Одоо энэ замиара гишүүний эзэн энэ Батболд гишүүн болцсон юм уу? Би бүр ерөөсөө ойлгохгүй. Замиара гишүүн өөрийнхөө өмнөөс өөрийнхөө хүсэж байгаа тэр байр сууриасаа энэ их хуралд ажиллах боломж байхгүй байгаа юм байна шүү дээ. Энэ эзэн Батболд юм байна. Тэгээ бүр өнөөдөр гахлаа. Тэгээд би чи яагаад энэ хүнийг удирдах байгаа юм? Наад хүн чинь өөрийнхөө ормоор байгаа байнгын хороондоо орох эрхтэй штэ гэд хэлсэн чинь одоо ингээд зодон болох шахлаа. Би ч бас зодтолчихно л доо. Гэтэ яг үнийг хэлээ те. Бүр хөвгөлтэй юм болж байна. Тэгээ ер нь бол ийм увайгүй байж болохгүй. Монгол ардын нам 2027 онтой холбоотойгоор манай намын Батболд гэдэг энэ нөхрийг худалдаад авсан байгаа байхгүй. Энэ нөхөр дөнгөж сая 24 оны сонгуулиар хүний урманд хоолныхаа мөнгийг ч төлж чадахгүй гуйлагч юм байсан. Одоо энэ хэдэн зуун хүмүүсийн өмнөөс Иргэний зориг ногоо намын татварыг төлөөд хурал зохион байгуулах хэмжээний мөнгөтэй болоод байгаа нь хаанаас юм? Энэ хизээдээ тийм мөнгөтэй болсон юм. Тэгэхээр энэ бол дээрээс нь Монгол ардын намын их хурлын дарга нь заяа өөрөө цэжээрээ хамгаалж шээ. Та ингээ гишүүний эрхэнд халдаж болохгүй гэдээ намын дарга ингээд бүхэл бүтэн улсын хурлын танхимын эндэр дээрээс ингэж одоо бойкот хийж штэ. Тэгэхээр зэрэг энэ бол ерөөсөө энэ Иргэний зориг ногоо намыг ингээд ийм одоо дилсул байдлаар нь одоо энэ хоёр ингээ хүмүүс чинь ингээд тодорхой хэмжээний хувийн ашиг сонирхлууд байгаад байна штэ. Та бүхэн бас мэдж байгаа ингээ гишүүд ингээд өөрсдийнхээ хувийн асуудлыг бас ингээд явуулах гэж улс төрд орж ирсэн ингээ захаасаа ингээ яриа байж байгаа. Энэ асуудал дээр нь тоглож одоо манай намыг хаалхан бутаргах урд нь одоо зөндөл олон намуудыг хаалхан бутаргаж өөрсдийнхөө ашигтай байдал руу эргүүлж чадчихсан Монгол ардын нам өнөөдөр яг тэр нөгөө туршлагатай акцаа манай нам дээр хэрэгжүүлэх гэж оролдож байна. Тэрнийх нь хамгийн анхдагч гар хүл нь одоо энэ Ирэмчэнд орчин Батболд гишүүн болж гин гэж би өвдө харж байна. Тэр ийм юм бол байж болохгүй. Энэ дээр бол бид нар хатуу эсэргүүцэн. Яагаад гэвэл бид нар чинь мууд сайнч гэсэн Иргэний зориг ногоо нам. Бид нар ийм бодлогын хүрээнд ийм одоо үнэт зүйлийн хүрээнд ийм зүйлийг бид нар хийж бүтээнэ гэж бид нар одоо ард иргэдээс намын жагсаалтаар 70,000 хүний санал авсан байхгүй юу. Гэтэл Ирэмчэнд орчин Батболд гэдэг хүн хизээч нийгмийн дуу хоолой болж байгаагүй. Энэ хүнийг хэн ч танихгүй хамаатнаас нь өөр. Энэ хүнд санал өгөөгүй байхгүй юу.
Тэр иргэний зориг ногоо намын саналаар гарч ирчээд өнөөдөр Монгол Ардын намын те ингээд одоо хувилдааны одоо ийм одоо намаа ингээд таалган бутаргах те намын гишүүдийг одоо бүр одоо хүнэн чинээ үзэхгүй гişүүдийн чинээ үзэхгүй ийм одоо хогийн увайгүй 8-ны улс төр хийх гэж байгаа хүмүүсийг бол би шудраг хэлье. Уучлаарай Монголын ард түмэн. Би ингээд яг үнэндээ ингээд хэрүүл хийгээд байгаа юм шиг харагдаж байгаа боловч яг үнэндээ энэ Монголын улс төр дотор ийм бузар булайл юм явагдчихэд юм байна. Энийг өөрөө орж иржээж бидээр мэдэрдэг юм байна. За ийм гуйлах чинь ингээд юм үзээгүй үлэн үсгийн үлэн арилаагүй юмнуудыг ингээд гаргаж ирчээд те ингээд эднэртэй ингээд хэрэгтэй юмыг нөгөөд Монгол Ардын нам тоглолтоо хийдэг юм байна. Тэгэхээр зэрэг та бүхэн энэ улс төр бас болоод байгаа ямиг хэрүүлдэж харахаасаа илүү нэрээ юу болдгийм бол яагаад ингэж байгаа юм бол гэж сайн бодоорой гэж хүсмээр байна. Мэдээж намын одоо онцгой хурлыг намын дүрмийн дагуу зохион байгуулах хэрэгтэй байх. Батуулт гишүүн бол онцгой хурал зарлаа гэдэг өөрийгөө намын дарга болсон гэдэг томилсон. Гэтэл үндэсний хороо хуралдсан уу иргэний зэрэг нөгөө нам. Үндэсний хороо хуралдгаараа хуралдаад одоо бид нар ингээд 4 сарын 26-нд намын их хурал тий. Тэгэхээр одоо зүгээр л өөрийгөө бүгд би ч гэсэн өөрийгөө дарга болчлаа гэж явъя л та. Гэхдээ Батуулт ит хоёрын хинэн дарга болвол хинэн арай илүү их санал авах бол үзээ л та тэгвэл тий. Тэгэхээр тийм увайгүй ингээд даргын суудал сэтрийн төлөө тий ингээд бүхэл бүтэн хүмүүсийн үнэт зүйл тий одоо энэ үзэл баримтлалын нэгдлийг ингэж өгөөсгөж болохгүй байхгүй юу. Гэхдээ одоо та нар ингээд орол хараа л та. Энэ эмч мэрэгжилтэй их чинь ингээд зөвлөх туслахыг хийгээд сууж шít. Гэхдээ ийм л байна. Миний хэлээд байгаа чи үнэн байхгүй. Эдгээр өөрсдөө ингээд те ингээд намыг улстаржуулээд ингээд ах トゥ усын нам болгоод ингээд өөрсдөө ч гэсэн яг ажиллана шүү дээ. Яваад оролдоо. Дан хүүхдүүд нь сууж уушлаар мэдв. Тэ миний өрөөнд ямар хэний дүү байна? Даргын өрөөнд хэний хүүхэд байна? Хараа л та нар. Өөрсдийнх нь хүүхэд нь байна уу? Тэгэхээр ийм л байна.